Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юуг бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Өдрийн мэнд гэр бүлийн радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. Бид тэгэхээр 7 хоног бүрийн 5 гаргийн 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутанд мэргэжлийн сэтгэл зүйч болон тусгай зочдтой хамт ярилцдаг байгаа. За өнөөдөр яг энэ цаг минутаа орцсон байна. Хэрвээ та биднийг сонсохоос гаднаас үзхийг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэсэн кириллээр бичээд пэйж хуудасаар мань ороод бас давхар лайв стримэн шеэрлэх, сэтгэгдэл үлдээх хамтдаа бас биднийг харанга одоо тийм ээ сэтгэлдлээр ярилцах боломжтой байгаа гэдгийг дуулгахад баяртай байна. За өнөөдөр бидэнтэй хамт гэр бүлийн радиогийн 1-р эфирээс найруулагч Мизу, хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний бие байна. Харин өнөөдөр бидэнтэй хамтдаа ярилцахаар Амин хүүхэд төрийн бас байгууллагын одоо хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч бидэнтэй удаан хугацааны хамтарч ажиллаж байгаа Солон сэтгэл зүйч нэрсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Чамд их өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За харин өнөөдөр бид бол тусгай зочинтой байгаа. За бидний тусгай зочин бол өсвөр насныхны тухай ярилцахад дандаа өөрийгөө нээлттэй байлгаж бидэнтэй бас хамтарч ажилладаг ээж гэдэг байр сууриасаа оролцдог тийм ээ. Мөнх цэцэг ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та нартай бас өдрийн мэнд. Баярлалаа. За тэгэхээр сүүлийн үеүүдэд тохиолдож байгаа гэж хэлж болно тийм ээ. Сүүлийн үед нийгмийг цочроож байгаа одоо эмзэг сэдвийн тухай бид өнөөдөр ярилцах болно. Тэгэхээр яагаад эмзэг гэж хэлж байгаа вэ гэхлээр хүмүүсийг нөгөө цочроосон ийм зүйл бидний эргэн тойронд байгаа юм байна. Бид ер нь яг юун дээр алдчихваа гэдэг зүйл буюу одоо өсвөр насныхны дээрлэхэлтийн тухай өнөөдөр бид гурав ярилцах байгаа. Тэгэхээр би сэдвээ өгөхдөө болохоор бид юуг одоо анзааралгүй үлдээсэн бэ тий. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд гэдэг чинь одоо бүгд л баг мэдж байгаа шүү дээ. Хүүхэд чинь ингээл дөнгөж төрөхдөө цагаан цаас байдаг гэж зүйрлэл байгаа тий. Тэр хүүхэд ямар төлөвшөлтөө, ямар харилцаа хандлагатай байх нь генетик буюу удамшил гэдэг зүйл байгаа ч гэсэндээ орчноосоо суралцсан гэж юм байгаа. Тэгвэл өсвөр насныхны дээрлэлтийн тухай ярихад тэр хүүхэд гинт ямар нэгэн зүйлээс төрж гарч ирээгүй байгаа шүү дээ. Тэр хүүхдийн гаргаж байгаа үйл хөдлөл нь. Тэгэхээр хамгийн түрүүнд нэг ийм бодол хүмүүст төрсэн байна л да. Яаж ингэж чадчихаа юм бол гэдэг эмхтэй хүүхдийгээ яаж ингэж чадчихэна гэд тэ. Тэгэхээр яаж ингэж чадчихэна гэдэг асуултын цаана юу бид нар үлдээч юу анзааралгүй орхич гэдэг асуулт гарч ирээд хараахан хүн болгон энэ дээр хариултаа аваагүй одоо хүртэл байж байгаа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр тайрын маань хувьд бас энгийн нэгэн хүний хувьд тэр интернетэд тавигдсан, тэр цахим сүлжээнд тавигдсан бичлэгийг хараад төрсэн мэдрэмжээсээ гурлаа эхлэе гэж бодож байна. За мэдээж бол хамгийн түрүүнд бол одоо зүрх зүсэх мэттэй одоо яг түрүүний одоо нөгөө илэрхийлж байгаагаар ерийн энэ зүйл одоо байж болж байгаа гэдэгт энэ үйлдэл хийж байгаа гэдэгт бол үнэхээр бас наад зах нь одоо нөгөө нэг юм сэтгэл эмтэрж байгаа мэдрэмж бол илүү хүчтэй байсан. Нөгөө талаасаа бол яг одоо хэцүү санагдсан. Тий. Одоо энэ ингээд эхэлчихэж байгаа мó гэдэг байдал бол одоо гарч ирж байна гэсэн. Таны хувьд болохоор мэдээж амар хэцүүсэн. Тийм, бичлэгийн үзнийхэн дараа баг өдөржин нэгсэн зүрх салганадсан. Яа тэгэхээр яг тийм насны хүүхэдтэй тийм болохоор ер нь бол амар хэсэн. Яа тэгэхээр яг би бас яг тэр үедээ бүр тискос нөгөө эцэгчүүд бүгд пост оруулаад шүү дээ. Нэг жижигхэн хүүхэд нь гараад зүсгэд л бид нар яадаг вүлээ тий. Тэгж хайрлсан охиных нь тэр бүр одоо ч баг бодоход ингэ шар босч шүү дээ. Зүг надад болохоор одоо дээрлэхэлтэнд өртөж байгаа хүүхдийг анхаардаг байдал нь ямар юм болоо гэсэн нэг бас тийм бодол
мэдээж хараад шууд эмзэглэл, шок тэгээд яг л бидний дунд байгаа учраас өнөөдөр ил гарч ирж байна да тий гэж бодсон ч гэсэн цаашаа нөгөө жоохон хугацаа өнгөрөөд ирсэн чинь нэг тийм бодол. Тэгэнгүүт өнөөдөр магадгүй яг бид нэр тэрний тухай ярих гэж байгаа л гэж ойлгож байна. Тэгэхээр энэ тухай бас эцэг эхчүүд эсвэл сонсогч нар маань ямар үзэр бодолтой байгаагаа бас сэтгэл хэсэгт бичээд ороод ирж болно тийм ээ. Өдрийн мэнд за манай лам одон чимэг сонсогч өдрийн мэнд хүргэсэн байна. Тэгэхээр энэний тухай та нар манаас юу бодож байна те? Юун дээр анхаарах хэрэгтэй эсвэл тэр зүйлийн тухай ямар байр суурьтай байна гэдэг юм уу те? Энэ зүйлийг бас хамтдаа ярилцаад явбал өнөөдрийн маань ярилцлага бас илүү өрөөгөөчтэй болох юм болоо гэсэн бодол байна. За тэгэхээр нөгөө нэг цаад зүйл рүү бол орё те? Шууд сэтгэл зүйчээс л эхлэе гэж бодож байна те? Хүмүүс ингээд эсвэл зөв асуултаа тавьж чадчих байгаа юм болоо яаж ингэж чадчихэна л гэдэг. Яаж ийм байж болдгийм бол яаж ийм үйлдэл гаргаж чаддгийм бол гэдэг асуултаар л эхлэе гэж бодож байна. За яг хуу хамгийн түрүүнд болохоор бид нар бас энэ дээр бол одоо нийлээ суйртай хандах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлмээр байна гэсэн үг. За яг хуу өсвөр насны хүүхдүүд яг хуу энэ дээр нөгөө нэг одоо бид нар одоо юу гэдгийг логик талаасаа харах ч юм уу эсвэл бол энэ нөхцөл байдал эднэрийг харах юм бол магадгүй юм тавилттай жижиг байхыг үгүйсэхгүй бас нэг байж болохоор нөгөө талаар үнэхээр бодиттой юм зүйл байсан байж болохоор гэхдээ энэ дээр болохоор бид нар яг нөгөө харж байгаа зүйлдээ л одоо нөгөө имзэглэж одоо ийм зүйл болох юм бол цаашдаа яах вэ гэдэг байр суурин дээр хандж байгаа учраас ерийн шууд утгаараа яг одоо юу гэдгийг те өөртөө хажууд нь байгаагүй дээрэс нь яг энэ зүйлийг яг одоо үлдчихэж байгаа зүйл дээр нь барьж авах ч юм уу ингээгүй байгаа учраас зөвхөн бичлэгтүүдийн ингээ хийцэн байгаа зүйл дээр бид нар бас нэлээд одоо нөгөө чухалчилж үзээсэй гэж нэгдүгээр бодож гин гэсэн. Тэгэнгүүтээ болохоор мэдээж эцэг эхийн хувьд болохоор одоо үзэж байгаа тэр бичлэгийг үзсэн нийтэд тавигдсан байгаа тохиолдолд хүн болгоол энэ дээр бол нэлээд шууд юу гэдгийг те өөртөө хүлээж авч хандж байгаа зүйл нь бол бас хэр их бид нар боттой юмд хандж байгаа вэ гэдэг зүйл байгаад байна гэсэн. Тийм болохоор бид нар энийг за хэрв энэ зүйл үнэхээр боттой болж байгаа болвол бид нар яах ёстой вэ гэдэг байр суурин дээр нөгөө талаасаа мэдээж энэ маань бас одоо яг цагдаагийн газар ч юм уу шалгагдаад явж байгаа ах тийм ээ. Үнэхээр энэ бодтой зүйл босноо хохирол одоо байгаа юу? Тэр хүүхэд хичнээн удаа ийм зүйлд өртөж байгаа вэ? Үнэхээр энэ зүйл удаан хугацаанд байгаа юу? Мэдээж маш их. Тэгэхээр энэ бодтой мэдээлэл гарч ирсэн тохиолдолд магадгүй бид нарын бас харах үнцэг бас арай нэг одоо өөр байж болохоор байна гэж ерөнхийдөө өөрийнхөө хувьд харж ийн гэсэн. За нөгөө талаасаа хэрв энэ зүйл болж байгаа бол гэдэг зүйл дээр анхаарах юм бол ерөнхийдөө бол маш их сүүлийн үед бол одоо хүүхдүүдийн одоо зан үйл дээр бол өөрчлөлтүүд орсон. Дээрээс нь болохоор хүүхэд болгон одоо өөрсдийнхөө хувьд одоо тодорхой хэмжээний нөгөө дээрлэхэлт гэдэг зүйл би булингд өртөж байна гэдэг зүйл бол олон янзаар явагдаж байгаа гэсэн. За сургуулийн орчинд ажиллаж байгаа ерөнхийдөө ингээ хүүхдүүдтэй ажиллаж байгаа үед бол булинг бол хид хидийн янзаар одоо хүүхдүүдийн амнаас илэрхийлэгдэх тохиолдлууд бол байдаг гэсэн. За зарим нь үнэхээр өртөж байгаа тохиолдолд бол илэрхийлж байгаа. Гэхдээ илэрхийлсээ илүү одоо ингээд энийгээ бол магадгүй эхний удаа ээжтэй ч юм уу аавдаа ч юм уу амхантай хэлэхэд эцэг эхчүүд бол ихэнтэй за чи зүгээрээ төвчээ ойлголц болж өгвөл одоо зохицуулахыг хичээ гэдэг иймэрхүү хариултуудыг өгөөд эцэстээ нөгөө хүүхэд маань яг энийг яахаа мэдгүйгээс болоод одоо чимээгүй тэрүүнд одоо өртөөж явж байгаа юм хид хідэн тохиолдлууд байдаг гэсэн. За зарим нэг хүүхдүүдийн хувьд болохоор булингд өртөж байгаа байдлаар эцэг эхийн анхаарлыг татгууц одоо байдлыг үүсгэхийн тулд надыг булингдэд байна гэдэг ийм дээрлэхэд байна гэдэг эцэг эхийн анхаарлыг одоо хүртэж дээрээс нь тэрүүгээр дамжуулна одоо өөртөө байгаа хэрэгтэй зүйлийг авахыг хүсэх ч юм уу нэг иймэрхүү байдлаар явагдаж байгаа одоо зан үйлүүдийг харж болохоор гэсэн. Тэгэхээр эдгээр зүйлүүд юу хэлэх гээд байна гэхээр эцэг их бид нар бол одоо хүүхдээ хэр сайн мэдж байгаа, хүүхдтэйгээ оролцоо хэр сайн байгаад байгаа, нөгөө талаасаа бас одоо нөгөө орчны хувьд ч гэсэн ямар мэдээлэл яаж хүргэж байгаа гэдэг зүйлүүд бол байгаад байна гэж харах гээд байна гэсэн. Хит хитэ хүчин зүйлсүүд бол яалтчгүй одоо нөгөө нэг байгаа. Тэднэрээр бид нар бас анхаарах нь чухал байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр одоо за бичлэгэнд бол бид нар аюу эмзэглсэн, хүчтэй цочролсон тийм байлаа гэж ботход одоо нөгөө солонгос сэтгэл зүйчийн минь хэлдгээр тэрний цаана юу ч тэр одоо ингээд цагдаа шинжилгээ явьж байгаа гэх тийм. Гэхдээ бид нэг аюу чухал юм шүүрч авсан гэж бодоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр дээрлэхэлт
одоо ямар нэгэн тодорхой хэмжээгээр сургуульд ангиудад ингээ байгаа гэдгийг ингээд бид нар ямар нэгэн байдлаар мэдж байгаа тий анзаарч идэг, сонсдог, тэгсэн гисэн штэ гэл ямар нэгэн байдлаар тий. Тэгэхээр энэ зүйл бол нийгэмд тодорхой төвшөнд байгаа нь бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл нь энэ үнэхээр ийм төвшөнд магадгүй илэрч байгаа бөгөөд байгаа гэж бүгдээрээ бодоход бид хүүхдүүд ер нь тийм үйлдэл хийгээд байгаа нь юу анзаараагүй орхичихсан юм болоо. За одоо өөрөөр хэлэх юм бол одоо ингээ хүнийг ч нэг юм инэрч хайрлах сэтгэл гэдэг зүйлийг одоо ер нь хүн болгонд тодорхой хэмжээнд байдаг тийм ээ. Тэгтэл одоо байдаг гэд хэлчихлээ шүү дээ би тийм. Тэгтэл байхгүй юм шиг одоо гаргаж ирж байгаа тэр үйл хөдлөлийг хаанаас авваа гэдэг нэг юм зүйл гарч ирнэ л гэж бодоод байна л та. Тэгэхээр энэний тухайд та зүгээр л энгийн нэгэн те одоо өөрийнхөө хувьд зүгээр байр сууриасаа ингээ хандхад ер нь ингээд жоохон цочрлоосаа гараад те эмзэглээсээ гараад ингээ бодоод үтсэн чинь танд ямар бодол төрсөн? Юутай холбомоор санагдсан? Мэдээж одоо би ганцаараа л ээж аав нарыг бүгдийг төлөөлж чадахгүй. Гэхдээ би бол яг хувийн зүгээс бол мэдээж эхлээд бичлэгийг үзээд айгүйх эхлээд паникнд орсон. Ийм юм байж болох юм уу? Бараг кино ч юм уу те. Ялч үтгэж үзсэн. Тэгээд дараа нь тэгээд нөгөө сошиал дээр ингээд хүмүүсийн ингээд бичиж байгаа яг нөгөө дээрлэж байгаа хүүхдүүд рүү ингээд шууд Монгол даяараа ингээд бараг ингээд буу шаачж байгаа байхгүй те. Яг тэр процесс дээр л яг жоохон дүгнэлт хийсэн. Тэрний юу байсан гэхээр хүүхд бол ер нь бол цэцэг штэ тий. Тэр цэцэг рүү ингээд хортой ус цацвал тэр цэцэг хортой л өнгөртэй болно штэ тийм үстэй. Услахтаа тий. Усаар услаад наранд ээгээд тий. Гоёг хэлвэл тэр цэцэг чинь гоё л дэлбэл штэ тий. Тэгэхээр би болохоор мэдээж тэр хүүхдүүдийн үйлчлэгийг бол зөвтгөхгүй. Үнэхээр энэ бол буруу. Гэхдээ энэ хүүхдүүд ингээх шалтгаан нь юу юм бэ гэж би бодсон. Тэр нь болохоор цэвэр ер нь бол бидний томчууд бид нар л энэ дээр харин хариуцлага өргөх хэрэгтэй байх гэж бодсон. Ер нь бол ер нь томчуудад юу байна те? Юугаар усалчваа? Тий бид яг тэр хүүхдүүдийг яг юугаар усалчваа гэдэг зүйл орж ирсэн. Тэр зүйл яг ингээл орж ирсэн. Тэгээд яг энэ зүйл одоо жишээ нь би ч өөрөө яг энэ өсвөр насны хүүхдтэй хүн чинь яана миний хүүхд ингээд хүн чинь хүүхдээ дандаа эргээр харж байгаа шүү дээ тий. Өмнө нь нэг ярьжсэн шүү дээ. Нөгөө хүн хүүхдээ хизээш ингээд буруу зүйл хийж байгааг нүднгээ хардаггүй гэдэг ярьжсэн шүү дээ. Тэнгүүд хамгийн түрүүнд бүх хүмүүс юу гэж хэлж байгаа гэхээр миний хүүхдийг өөр нэг хүн дээрлэгч хүй гэж яриад байгаа байхгүй. Гэтэл бид нарыг мэдгүйгээр бидний хүүхдүүд ч бас ямар нэгэн буруу зүйл бас хийгээл явж байгаа. Магадлалтай. Тэгэхээр аль альнаас нь яаж сэргийлэх боломжтой вэ гэж бодоход ерөөсөө томчууд бид нарын л өөрсдийн тэр бие авч явж байгаа байдал хүмүүжил бүх зүйл нийгэм бидний өөрсдийн бүтээсэн тэр нийгэмд өсөж байгаа хүүхдүүд шүү дээ гэж бодсон чинь бүр тэр хүүхдүүдийг бурахад ч амар хэцүү эсэргээрээ бидний буруу юм байна л гэж айгүйх тэгж бодсон. Тэгэхдээ миний л бодлоо л та. Тэгэлгүй яах вэ? За манай соко сонсогч маань сайхан өдрийн мэндийг хүргэсэн байна. Манай хажид сүрэн хажаа сонсогч маань өдрийн мэндийг хүргэсэн байна. Өдрийн мэнд. За тэгээд бас манай ээжүүд бас тий эцэг их эсвэл хов хүнийхээ зүгээс бас өсвөр насны дээрлэхэлтэй холбоотой энэ үзэл бодол байр суурийг илэрхийлээсэй гэж хүсэж байна. Яагаад юм байгаа гэж та бодож гин тий цаашид яах хэрэгтэй гэж бодож гин гэдэг дээр бас манай сонсогч маань сэтгэлээ илэрхийлээсэй гэж хүсэж байна. За таны хувьд болохоор одоо ингээд хүүхдүүдтэй ажилладаг тий тэгэнгүүт одоо ийм тохиолдол байгаа болов одоо яг дээрлэхэлт гэдэг зүйлд өртсөн гэхээсээ илүү энэ үйлдэлийг энэ зан үйлийг гаргадаг хүүхдтэй уулзах гэдэг ч юм уу. Тийм хүүхдүүдийн цаана байгаа тэр нэг ярианы өнгө тэр одоо хийсэн зүйлээ юу гэж боддгийм бол гэдэг ч юм уу тий. Энэтэй холбоотой кейс эвэл та бидэнд асуулцаач. За хүүхдийн хувьд болохоор яг ийм зүйл дээр бол өөрийнхөө хувьд одоо энэ нөгөө тодорхой хэмжээний өөрийн гэсэн бас шалтгаанууд бол байдаг. Гэхдээ энэ шалтгааныг гаргаж ирж байгаа энийг одоо илэрхийлж байгаа зүйл өөрөө
буруугаар илэрхийлээ сурцсан байгаа зүйл ажиглагддаг гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө энэ дээр бол нөгөө нэг зан төлөвийн одоо өөрийнх нь хөгжлийн талаар яригдчихэж байгаа зүйл буюу гэр бүлийн харилцаан дээр ерөнхийдөө хин хиндээ ямар мэдээллийг яаж хүргэх үү. За дээрэс нь болохоор ерийн нөгөө хүчээр одоо өөрийнхөө заавал хэрэгжүүлэх гэдэг одоо тийм хүсэл одоо нэлээд өндөртөө байдаг. За тэр үднээсээ одоо хүнийг заашгүй нөгөө нэг ерийн нэг юм өдөх дээрэс нь болохоор тэрүүгээрээ улам цаашаа одоо нөгөө нэг хариу үйлдэл нь хэрв жоохон өөрийнх нь тодорхой хэмжээний тэн дээр нөгөө даавар ялгаруулалт одоо таата мэдрэмж рүү хүрэх юм бол тэрийг дахин авах хүсэл эрмэлзлийг өөрөө аваад явах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр анхны одоо яг иймэрхүү тохиоллоор бол юу вэ гэхээр хүүхэд эхлээд бол өөрөө яг ийм болъё гэж боддоггүй. Гэхдээ доктортаа нэг юм хийгээд үйлдэл хийгээд тэрнээсээ нэг юм таата мэдрэмж авсан тохиолдолд тэрийг өргөжлүүлэн одоо ахиж мэдэрч тэр нөгөө одоо юу гэдэг бид нараар хэлэх юм бол нөгөө баха ханах гэж ярьдаг тий. Нэг тиймэрхүү мэдрэмжээ дахин авах гад байдаг гэсэн үг байхгүй. Тэр нь юутай холбоотой гэхээр өдөөсөө тэр үед бол нөгөө нэг энэ хүнд ямар байгаа, энд юу байгаа гэдэг энэ нэргээгээд юутай холбоотой гэхээр хариуцлагын одоо мэдрэмж өөрөө байхгүй байгаа үед одоо өрөвдөх хинрэг сэтгэл өөрөө байхгүй байгаа тохиолдолтой холбоотой гэсэн. Тэгэхээр ихэнхдээ бол эцэг эхүүдийн одоо энэ хүмүүжлийн арга барил нь ихэнхдээ бол одоо хүүхдээ хит дураараа тавьсан байгаа тохиолдолд чи өөрийнхөө дуртай юмаа хийж болно гэдэг мөртлөө хариуцлага гэдэг зүйлийг огт өгөөгүй тохиолдол буюу хариуцлага байгаа хүн бол хин нэгнийг гэмтээж байгаа ингэж байгаа үедээ ялтчгүй эмтрэх өрөвдөх одоо нэрээ яах вэ надад юу болж байгаа л гэдэг мэдрэмжийг бол бас адилхан авч болно гэсэн. Эргээгээд энэ хариуцлага хин хэмжээ гэдэг зүйл алдагдсан, гээгдсэн. Одоо нөгөө нэг зүгээр л одоо чи өөрийнхөө юу хиймээр байна гэдэг авъя гэсэн юм авдаг ч юм уу тодорхой хэмжээгээр бол бид нар бол нөгөө нэг эрхэн одоо тодорхой хит ихтсэн байгаа хэмжээсээс харж болно гэсэн үг. Одоо тэгэнгүүт дахиад нэг ийм зүйл гарч ирж байгаа юм. Ганцаараа биш олуула. Гингүүт нэг юм бүлгийн нөлөө гэх юм. Тэгэнгүүт одоо хүн чинь ингээд нөгөө ганцаараа юм хийх. Тэгэнгүүт одоо юу гэмдэ нэг талбай дээр нэг олуулаа жагсаал нэг дайрахаар нэг юм хүний өөрийнх нь ингээ хуу хүн ингээ байхгүй болоод гэх юм уу. Одоо энгийнээр хэлэхээр энэ одоо нэг мэрэгжлийн бас хиллэг байгаа л та. Тэгээд нөгөө олон дотор оронгуудаа шууд тэр ирчээрээ ингэж нөгөө юу хийж байгаа вэ гэдэг дээрээ анзаарч нөгөө эргцүүлэлт өгнөлт хийхээсээ илүү нөгөө олны тэр нөгөө уур амьсгал тэрэндээ хөтлөгтөөд хийдэг гэх юм одоо нөгөө бүлгийн нөлөө байгаа штэ тий. Энэ дээр та бас юу хэлмээр вэ? За ерөнхийдөө өсвөр насн дээр бол хүүхдүүдийн хувьд болохоор нөгөө үр дагаврын одоо юг бол сайн мэддэггүй ямар үр дагавар төрхий эн чи хийж байгаа нь яг юу болж байгаа гэдэг рүү бас ойлголж өрөө харьцангуй сул агаад байдаг гэсэн. Яг хөө хэрэг бид нар одоо түрүүний хэл дээр те эцэг эхүүд бид нар багаас нь хүүхдийг хариуцлагатай ингээд байгаад байвал хүүхэд тодорхой хэмжээний бол за энэ юунд хүрэх вэ? Гэхдээ бүрэн гүйцэд том зураглаар бол харж чаддгүй төрөл байгаа даа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өсвөр насн дээр бол ерийн одоо нөгөө нэг сэтгэл хөдлөл бас эгогийн өндөр түвшинд байдаг. Тэгээ хямралууд явдаг нийгмийн одоо хин нэгэн болох гэж байгаа үедээ болохоор ерөнхийдөө нэлээх алдаанууд хийх боломжтой байдаг гэсэн үг. Тэр үедээ сэтгэл хөдлөлийн маш их өндөр одоо хэмжээсээр яаж байгаа учраас шийдвэр эднэр огцом нөгөө хурдцтайгаар гаргаж иж болохоор гэсэн үг байхгүй юу? Гэхдээ энэ дээр бол бидээж нөгөө нэг одоо юу гэдгийг ээж аавтайгаа эцэг эхтэй гэр бүлтэйгээ тодорхой хэмжээ харилцаатай юу хийх вэ гэдэг ярьдаг, зөвшөлддөг, ойлголцдог байх юм бол энэ дээр арай өөр байр суурьтай наа. Харин ерөнхийдөө зүгээр одоо юу гэдгийг бид нар одоо нөгөө байгальд одоо тавигдсан нэг одоо өөрөөрөө урсаж явж байгаа нэг юм урсгал мэтэр байх юм бол магадгүй юм хүчтэй үер болж гарч ирэхийг үгүйсэхгүй гэсэн. Тэгэхээр тэр байдлаар бас зарим нэг хүүхдүүдийн одоо зан үйлүүд гарч ирдэг гэсэн. Тодорхой хэмжээгээр бас нөгөө одоо харилцаан дээр өөр байх юм бол тэр нь бол өөрөө тодорхой зохицуулагдаад нөгөө үер болохгүйгээр гарчих боломжтой гэсэн. Тэгтэл тэр маань өөрөө нөгөө алдагдаад байгаа учраас яалтчгүй одоо энэ дээр яаж хяналтгүйгээр явж байгаа зүйл. За нөгөө талаасаа болохоор юу вэ гэхээр нөгөө нийгмийн одоо нөгөө хамтын ухамсар гэж юм яриад байдаг. Нийгмийн харилцаанд орж байгаа тохиолдолд ерөн бид нар ч нөгөө нэг
одоо айгүйх олон туршилтуудыг харж байгаа. Хин нэгэн одоо ингээд зэрэг нэг үйлдэл хийж байгаа тэрийг яг дагаад явж идэг. Ердөөсөө одоо сүрэг хаашаа явна яалтчгүй одоо тэрийг дагахаас өөр арга байхгүй болж байгаа тэр тохиолдол гэсэн. Тэгэхээр энэ сүрэг дотор одоо өөрөөр хэлбэл энэ хүүхдүүдийн дунд яаж яана гэхээр тэнцээ 1-2 хүүхэд нь л яг ийм зүйлийг манлайлал ингээл одоо янгууд тэнцээ чи бүгдээрээ тавьж байгаа үед хин ч яана бид нар буруу юм хийж ингэж яах мэдээ дотроо бол дараа нь эргэцүүлэх байх ганц хоёр ч юм уу зарим хүүхдийн чинь болохгүй штэ гэдэг ч юм уу зогсох ч юм уу дараа нэг үйлдэл хийх байх. Гэхдээ яг ингээд хөдөлгөөн эхэлсэн байгаа үед бол ерөн тэр үн дээр бол шууд сүр зогсоход бол маш их зориг маш их хүч хэрэгтэй гэдэг учраас тэр бол айгүй ховор тохиолдол гарч ирнэ. Тэр нь эргээгээд баг бидний хувьд ч гэсэн бид нар өөрсдөө яг ямар вүлээ хизээ яг тийм юмны эсрэг зогсдог байлээ те үргэлж ингээл ажиглал эсвэл бид нар ажиглагчийн байр суурь дээр байдаг эсвэл бол дагагчийн байр суурь дээр байдаг эсвэл бол яг яах вэ нөгөөстэй хамт нийлцэн одоо яг тэр дотор нь орцсон явж байгаа. Эсвэл бол яг тэр хохирогч юм уу тий тэрний байр суурь дээр байхыг үгүйсэхгүй гэсэн. Тэгэхээр бид нар хаана байх вэ, ямар байх вэ гэдэг дээр л бас нөгөө нэг тухайн юу чи нийгэм чи өөрөө нийгмийн хөдөлгөөн буюу тий энэ юу чи өөрөө гэдэг аваа явчих цаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол маш их зориг хэрэгтэй байж ш магадгүй тэр дунд нь яах юм бэ хэрэггүй юм чи дэмэлтэй гэж 1-2 хүүхэд хэлсэн байхыг ч үгүйсэхгүй. Гэхдээ бид нар бол яг нөх хөөрлийн төвшөндөө явж байгаа. Тэгэхээр бүр ингээл өөрсдийн мэдлгүйгээр хэлээл жоохон хийгэнгүүд нөгөө нэг ялангуяа тэр нөгөө адреналин, допамин эднэр ялгарсан байгаа зогсох боломжгүй шууд цаашаа явчих боломжтой. Одоо нөгөө бид нар бас нэг мэдэн штэ тий хоёр эрэгтэй хүн зодтолтохороо юу вэ нөгөө цусаа гартал зодтолтой зогсож чадахгүй тий яг тэрүүн шиг одоо ерөнхийдөө одоо хүч ороод явцсан бол энэ дээр бол зогсох боломжгүй байгааг бид нар бас харж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас нэг тийм зүйлд тухайн хүүхдүүд өртсөн байгаа. Ер нь заавал тэр бичлэгэн дээр ч биш. Олноороо нийлээд хин нэг одоо янзыг нь үзэх, шоглоох, буруутгах гэдэг ч юм уу тийм уур амьсгал донд бие бинийгээ ер нь дагаад хөөрөөд гэдэг ч юм уу явсан байх тохиолдлууд. Тэгэнгүүт нэг ийм зүйл гарч ирж байгаа юм л да. Одоо мэдээж бид өнөөдрийн ярьж байгаа кейс маань нэг бичлэгэн дээр суурилж байгаа юм шиг боловч нийгэм дээр бас энэ дээрлэхэд ер нь тодорхой хэмжээнд байдаг учраас ярьж байгаа гэд эхэлсэн шүү дээ тий. Тэгэхээр яг буцаад саяныхаа кейс дээр ингээд ярихад та нөгөө сая ингэж ярихаар сонсогчдод ингэж утсан гэж магадгүй л дээ. Өсвөр насны хүүхдүүд яг бүрэн хэмжээнд дараа нь юу хүлээж байгаа вэ гэдгээ одоо үр дагаврыг яг бүрэн хэмжээнд шүү те. Тий бүрэн хэмжээнд яг одоо тооцоолж бодож одоо тэгэх нь бол сул байдаг. Гэтэл тэр нь бүрэн хэмжээнд хөгжсөн юм шиг хүмүүсийн игдүүцлийг хүргэж байгаа. Одоо жишээлбэл нөгөө нэг чат, скриншот хийсэн одоо зүйлүүдийг бас хүмүүс дэлгээд тэрэнд нь ингээд нөгөө улам нийгэм ингээд нөгөө сошиал дээр цахим сүлжээнд илүү ингээд савлаад байгаа гэх юм уу? Би бинийгээ савлуулад байгаа. Жишээлбэл цагдаад хэлэх юм бол чи яахаа мэдж байгаа одоо юу гэх юм бэ? Нөгөө үр дагаврыг харж байгаа юм шигээр бидэнд санагдаад байгаа байхгүй юу? Гүү тэд нар чи өсвөр насны хүүхэд ээжэж гүү үр дагаврын тэд нар мэдж байгаа гэд баг ингэж хэлмээр яагаад тэгэхээр цагдаад хэлэх юм бол хогч шүү гэдэг чинь тэр чинь үр дагавраа мэдж байгаа өөрийнхөө хийж байгаа зүйлийг буруу гэдгийг мэдж байгаа юм биш үү гэж хэлэх бах л та. Яг уу тэрийг бол одоо нөгөө нэг бид нар ингээд яг юг харахаа хүсэж байгаа гэдэг зүйл нөгөө талаас бид нар бас яг одоо мэдлийн хүрээнд бас юмыг харж ийн үгүй юу? Эсвэл зөвхөн одоо нөгөө мэдээллийн хүрээл дээр харж ийн үү гэдэг хоёр зүйл байгаад байна гэсэн. За хэрвээ бид нар одоо нөгөө хөгжлийн үйл явц хүүхдийн одоо сэтгэл зүй хөгжил эднэртэй холбоотой зүйлүүдийг харах юм бол бас нэг тодорхой ойлголтууд гарч иж байгаа гэсэн. Яг бүрэн гүйцэд үр дагаврын талаар ойлголт бид нар өөрсдөд нь ч гэсэн заримдаа сул байдаг. Бид нар ч гэсэн ямар нэг зүйл яг ийм болондоо гэж ердөөсөө яг нөө төлөвлөөгүй бодоогүй тэгээд гарангуутаа ийм юм болчихж байгаа юм уу? Яагаад вэ гэдэг ийм заримдаа бид нар хүртэл бодолд орох тохиолдлууд бол байдаг. Тэр чинь юу илээ даа гэхээр бид нар ч гэсэн заримдаа яг энэ зүйл ийм болно гэдэг яг хөө төсөөлөл байдаг, төлөвлөгөө байдаг боловч гарч байгаа үр дагавар болгон үр дүн гэдэг чинь бүгдээрээ бид нөгөө нэг тухайн одоо юу гэдгийг те бодит байдлаасаа хараад бид нар нэр ийм байж байгаа юм. Энийг ингэх ёстой юм байна гэ магадгүй бид нар бас өөрсдийнхөө хувьд зөв дүн шинжилгээ хийгээд цаашаа өргөжлүүлээд ингээд энийг
тодорхой хэмжээг ойлгох. Тэгэхээр бидний насан турш бидний хувьд ч гэсэн ийм байгаа юм чинь өсвөр насны хүүхдүүдээр төдийлөн яг үйлдэж байгаа үйлдэл гэдэг чинь энэ ухамсартаа одоо үйлдэлээр хийж байгаа зүйл эднэр чинь зарим нэг нь бол магадгүй өөртөөхөө хувьд одоо тодорхой нөгөө нэг хамгаалахын тулд ийм л аргыг ашиглая гэдэг нөгөө өөртөөх нь авсан байгаа мэдээлэл одоо би өөрийгөө ингэж л хамгаалах ёстой гэдэг ийм ойлголтын үндсэн дээр хийж байгаа зүйл байгаа да. Тэгэхээр өнөөдөр тэр нь харин юу хэлээд байна гэхээр бид нар өөрсдөө нийгэмдээ өнөөдөр хүүхдүүдэд юу өгöd байгаа вэ гэдэг зүйл дээр харах хэрэгтэй юм гэсэн. Хүүхэд өнөөдөр энэ дээр бол одоо гимших, миний буруу штэ, яана уучлаарай гэдэг хэр их олон хүн хэлж сурсан бэ гэдэг зүйл байгаа даа. Гэтэл болохоор өнөөдөр дээд одоо нөгөө төрөөс нь ахуулаад бүх ингээд игнэний одоо удирдлагын хүмүүс болгон бүгдээрээ яаж ийн ямар ч бурууг өөртөө авч сураагүй байгаа учраас энэ өсвөр насны хүүхдүүд яаж буруу авах юм бэ гэдэг зүйлийг асуумаар байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээс биш бид нар өөртөө уучлалгүйгаад бид нар ингээд одоо яг нөгөө хамгийн их жишээ авдаг нь те Японы одоо нөгөө нэг төрийн албатуудыг харж байгаа жишээнүүдийг харах юм бол бид нар айгүй их авдаг. Тэгсэрний тэрийг хизээч бид нар хэрэгжүүлдэг зүгээр л ийм болох юмсаа ингээд нэг мөрөөдөл яриад байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ ямар ч одоо хүүхдүүдийнхээ өмнө ч гэсэн заримдаа эцэг эхчүүд өөртөө буруудаа би буруу юм хийсэн байна. Би чамаагүй тий өвтгсөн байна. Би чамаа гимтээсэн байна. Эсвэл уучлаарай би арай л буруу ойлгоод ингээд чамд ингээд дайрсан байна тий. Хизээч тийм юм хийдгүй ээжж өнөөдөр энэ хүүхдүүд яагаад ингээд гимшихгүй байна гэдэг зүйлийг асуухаар яагаад бид нар өөртөө зааж чадахгүй байгаа юм бэ л гэдэг зүйлийг хэлмээр байна гэсэн. Дахиад л нөгөө юугаар услаад байна вэ гэд тий. За тасгай зочноосаас ингэж асуумаар байна л та. Эцэг эхчүүд бидний одоо өдөр тутамдаа анзаарах ёстой зүйл. Гэхдээ ихэвчлэн орхигдуулаад байдаг зүйлс юу юу гэдэг юм бол одоо өдөр тутамдаа бид нар анзаарах ёстой гэдэг. Гэхдээ бид нар тэгдэггүй тий. Орхигдуулцдаг зүйлс юу гэдэг гэж таны бодлоор бодож байна. Хүүхдүүдийнхээ хувьд. Яг би яг нөгөө нэвтрүүлгийн сэдвийг сонсчоод тэгээд ер нь бол нэвтрүүлэг энэ сэдвт орохоос ч өмнө ер нь бол нэг сэдв дээр айгүйх эмзэглээд байдаг гэсэн. За. Тэр нь юусан гэхээр ийм зүгээр жишээ эхлээд ирч. Манай хүн нэг охинтой айгүй найзууд байлаа. За. Айгүй найзууд. Тэгээ мэдээж нөгөө нэг манай охины найз юм чинь би тэр охинд айгүй нөгөө нэг яаж байгаа штэ. Одоо нөхөрлөлийг нь айгүй дэмжээлтэй. Төрс өдрөн тэрээр нь бүр ингээл зорин явж бэлтэлцээл айгүй их тэгдэг. Тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь манай охины төрс өдөр болоод ямар нэг юм болохоор одоо хөрхийн амт нөгөө охин маань ингээл өөрийнхөө боломжоор бэлэг өгдөг. Тэгээд ингээд чагнаад исэн чинь яасан гэхээр тэр хамгийн сайн найз тэр үед найзлж байсан охиных нь ээж нь манай охины талаар огт мэддэг байсан. Та болохоор маш сайн мэддэг. Тийм. Би ингээд мэдээд тэр охины юун дуртайг нь мэдээд ингээд анхаарал байгаа штэ. Гэтэл тэгээд манай охин болохоор тэр охинд айгүйх ингээд сэтгэл гаргадаг, араас нь явдаг тий. Айгүйх тийм байсан. Гэтэл тэр охины ээжийн хувьд охиных нь хамгийн сайн найз бол хинч биш байсан. Яг энэ кейс дээр би юу гэж бодсон бэ гэхээр бид нар өөрсдөө хамгийн чухал хүмүүсээ өөрсдөө ерөөсөн анзаарлаггүй зүгээр л хайчдаг. Тийм. Одоо ингээд бид нар ингээд зүгээр ингээд жишээ харъя л та. Амар үнэтэй авсан Chanel-ийн даашинцтай гэж бодъё. Цавцсан амгтай амар гоё ноолор. Тэрийг ингээд гудамжинд зүгээр орцны хөвтөнд үлгцэн. Хажуугаар явж байгаа хүмүүс шүлсээ хаяна, хогоо хаяна, тэгнэ. Машин шавхаацсан тийм бидтэй. Гэтэл гарч ирчээд хамгийн түрүүнд юу гэж хэлж байгаа нэхэр миний даашинс руу хин юм уу хэмжил бай. Шууд хохирогч юмсдаг. Тэгээ дандаа хохирогчоос шууд буруутгах болол тий. Та нар миний даашинсыг муухай болгосон. Яг энэ процесс яваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Яг хүүхдээ яг тэгж орхичоод тэгээ хүүхд нь өөрийнх нь үнэтэй юу вэ? Даашинс үнэтэй шүү дээ тий. Даашинстай зөрлөхгүй л тий. Үнэтэй. Тэгтээ тэрийг ингээд орхицсан байдаг. Тэг чи хамгийн сүүлд нь юу гэж хэлдэг гэхээр нөгөө би нөгөө хүүхдүүд сургалт орсож яг тэгсэн. Өөрөөсөө манай ээж авийн гол ажил хийж байгаа амьдарч байгаа бүх зорилго нь чиний төлөө гэж хэлдэг. Би юм шиг байгаа гэдэг. Тийм. Манай ээж надаас олж л ядарч ажил хийж байгаа гэдэг ч юм тий. Тэгээ яг тэр нэг юм нөгөө үл тоох гэдэг байгаа шүү дээ тий.
тэр процесс амар эмзэглэж байгаа. Ер нь бол тийм. Одоо охиныхоо найзыг нь одоо найзаагаа яаж ойлгож хүртэж хүлээж авдгаас нь хол байна л гэсэн үг юм байна. Тийм шүү дээ. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз гэж хин. ертөнцийн эзтэй тий юм ээж аав штэ тий хоёр маань бол бүр сайн мэдсэн штэ тий тэгэхэд тэр найзын нэрийг ч мэддэггүй тэгэл бодлоо одоо манай 78-ын бүтээлбэр 6 дугаар ангийнхан ч одоо ер нь 5-ын ч ер нь тэгж хэлэн тий найзтайгаа цаг өнгөрүүлэх гоё амралтын өдрөөр дээр найзтайгаа уулзмаар байна найзлага эхэлсэн байдаг тий аль хизээний тэгвэл хамгийн их анзаарах ёстой мөртлөө орхигдуулаад байгаа зүйл нь хүүхдийнхээ хинд ачаалуудл өгч гин хэнийг яаж мэдэрч хүлээж авч гин хин өөрийнх нь сэтгэлд их ойр дотн байгаад байна хин хол байгаад байна тий хин эмзэглүүлээд хин аз жаргалтай охиныг нь болгоод байна хүүхдийг нь болгоод байна гэдэг ч юм уу тэр харилцаанд нь хүртэл ингээд анхаарах ёстой байтал мэдэхгүй байж байгаа нь бас эмзэглэх зүйл шүү гэж хуалцж байна. Таны хувьд юу гэж бодож байна? Хоёлоо бол арай өөр байр суурь байсан. Яг л өсвөрийнхэнтэй хоёлоо бол ярилцж байгаа шүү дээ, тий. Ерөнхийдөө бол яг хөө мэдээч хэрэг одоо эцэг эхчүүдийн хувьд болохоор юуг анзаарахгүй өнгөрч ийна гэх юм бол мэдээж нөгөө хүмүүжил тал дээрээ бас юу вэ гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй болоо. Нөгөө талаасаа сая одоо ярьж байгаа ярианаас харах юм бол одоо нөгөө хүүхдээ болохоор одоо чиний төлөө гэдэг ердөөсөө нэг байр суурь байгаад байдаг. Нөгөө талаасаа энэ нь болохоор одоо яг хүүхдэд нэг юм ачаа өгж байгаа зүйл буюу нэлээд заримдаа бол нэлээд тий ачаа өгөх одоо өндөр шаардлага тавих ч юм уу эсвэл бол нөгөө нэг одоо өртөө гэдэг нэг мэдрэмжийг өгөх ч юм уу ийм зүйл байгаад байдаг. Тэгээ эргээгээд хүүхдүүдийн хувьд ч гэсэн зарим нэг тохиолдолд энэ дээр бол бас өөрийнхөө хувьд одоо яг би хинбэ гэдэг рүүгээ харахаас илүү одоо би ээж аавд одоо нэг сайн хүүхдэнд байчих юмсан гэдэг нэг бүр өөртөндөө нэг юм зорилго тавьчаад байдаг гэсэн. Зарим нэг тохиолдолд бид нар ингээд судалгаагаар харах юм бол сайн байх. Заримдаа ингээд нэг юм дуусаагүй өгүүлбэр гэдэг юм судалгаа байдгийн. Тэгээд хүүхдүүдээс авах үед бол одоо чи ямар хүүхэд вэ гэхээр би сайн хүүхэд байхыг хүсдэг ч юм уу. Араас нь заавал нэг тийм би хангалттай сайн биш гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү үгнүүд айгүй их орцсон байдаг. Тэгээ энэ юу хэлж байна гэхэд хүүхэд өөртөө нэг талаас одоо хэрв харах юм бол нөгөө хохирогч хүүхэд рүү очиж байгаа сэтгэлгээ нь юу вэ гэхээр өөрийгөө хангалтгүй гэдэг үндсэн дээрээ хүүхэд дээрлэхүүлэхэд бэлэн байдал руу очичоод байдаг гэсэн. Энэ нь бол эцэг эхийн заримдаа хит өндөр шаардлага эсвэл бол хит одоо нөгөө өөртөө итгэл байхгүй болгоцсон одоо чи хангалтгүй байна, чи болоогүй байна, чи сайн хичээхгүй байна гэдэг нөгөө иймэрхүү юунууд хандлагууд нь эргээд хүүхдийг болохоор угаасаа би хангалттай биш юм чи би бараг энэ хүртэх нь бараг миний ёстой зүйл гэдэг рүү хандах тохиолдол буюу заримдаа өөрийгөө ингээ хүүхэд дээрлэж байгаа энэ зүйл дээр заримдаа одоо хүлээн зөвшөөрчих гээд байдаг гэсэн. Тэгэхээр тэр зүйлийг бол эцэг эхчүүд өөртөө бас анзаарах хэрэгтэй гэсэн. Нэг талаас нөгөө талаасаа болохоор одоо яг эцэг эхийн хувьд болохоор одоо хүүхдтэй нөгөө хил хязгаар хариуцлагыг бүрүүлээгүй тохиолдолд эргээгээд энэ маань хүүхдийн хувьд болохоор дураараа аашлах. За би ямар хамаагүй байж болно. Ерөнхийдөө нөгөө нэг одоо надаа мөнгө байгаа юм чи би яачих болно гэдэг ч юм уу. Эсвэл энэ бол миний байх ёстой зүйл гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү байдлаар хандах хандлагууд бол гарч ирээд байдаг. Тэгэхээр эцэг эхийн хувьд болохоор юу вэ гэхээр нөгөө хүүхдүүдтэй за миний хүүхэд одоо би өөрөө хэцүү амьдэрсэн юм чинь би хүүхдэд хамгийн сайныг өгье гэдэг нөгөө хит их одоо хайраа өгж байгаа мэтэр байгаа боловч цаанаа яг хүүхдээ юу болгож байгаа гэдгийг анзаардаггүй. Дээрээс нь болохоор өөрийнх нь хувьд болохоор одоо нөгөө нэг хэлэхээр одоо сүүлдээ бол насан турш үед нь эцэг эхчүүдээс орж иж байгаа бас нэг юм асуудал юу вэ гэхээр манай хүүхэд намайг сонсохгүй байна, би хүүхдээ ойлгохгүй байна гэдэг зүйлийг орж иж байгаа. Тэгэхээр энэ нь юу хэлээд байна вэ гэхээр харилцаа минь хаана байгаа тань. Дээрээс нь хүүхдтэйгээ одоо яг тэр хүртэл юу хийсэн бэ гэхээр ингээл одоо яг өсвөр насн дээр л ухаарах цаг нь одоо л одоо миний хэлснийг ойлгоо хийх ёстой. Тэгэл би хэлэх ёстой тэр хүн бол за гэж хүлээж аваад гүйцэтгэх ёстой гэдэг нэг юм өөртөө ойлголтон дээр орж ирдэг. Гэтэл болохоор эн чинь бүр багаас нь ахуулаад ажиллаж ийж энэ хэмжээнд хүрэх үед хизээний бид нар болохоор яг нөгөө харилцаа өөр хэмжээсээр очсон
яг одоо нөгөө насанд хүрж байгаа хоёр хүнтэй ярилцах хэмжээнд очиж нийгмийн хэн болох вэ гэдэг рүүгээ харахад туслах одоо тийм байдал одоо яг ингээд би одоо хүүхдтэй одоо чи тэрийг ингэдэг гэхээр манай хүүхэд тэрийг би чи одоо өсвөр насанд хүрсэн. Би чи одоо ийм байх ёстой гэдэг цаанаасаа одоо юу гэдгийг програмчлал нь орж ирээ. Тэр хүүхэд програмчлалынхаа дагуу тэр гүйцэтгэлүүдийг хийх ёстой юм шиг харж байгаа. Тэр нь эргээгээд яаж ийн хүмүүсийн эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн одоо нөө өөртөөхөө хувьд нөө хүмүүжлийн арга барил хүмүүжил дээр анхаарлахгүй одоо хангалттай сайн зөв оролцоотой байхгүй зөвхөн өөрийнхөө нөгөө нэг мэдлийн хүрээнд биш мэдээллийн хүрээнд дээр ажилласан зүйлүүд айгүй харагддаг гэсэн. Мэдээлэл нь юу хэлээд байна гэхээр хаа нэгнтээс ингүүл зүгээр эсвэл за би ийм байсан юм чинь ингээл дандаа нэг юм хоорондын эцэг эхүүдийн ярианы үндсэн дээр за би хүүхдэд тэгвэл ингэхгүй юм байна. За ингэчүүл зүгээр юм байна гэдэг нэг иймэрхүү байдлаар. Тэгээд яг асуудал болох үедээ л юурийн болоогүй юм байна. Би болохгүй байгаа тань. Юурийн за одоо яах ёстой гэдэг ийм эрэл хайгуул яг өсвөр насн дээр л нөгөө асуудал үүссэн үед нөгөө хүүхэд одоо нөгөө нэг биш те өөрийнх нь хүлээж байсан дуулууртаа байх ёстой хүүхэд нь дуулууртаа биш болоод байх ёстой нөгөө өөрийнх нь төсөөллөөс өөр болоод эхлэнгүүд л аюулын тухай ажиллаад улаан одоо юу манан бадраал тэгээ шууд түргэний тусламжийн л арга хэмжээнд рүү авдаг гэсэн. Айгүй их дэмжиж байгаа мөөгчээс асууна. Юу бодогдож байна? Би бүр амар дэмжигдэж байна гэдэг. Яагаад тэгж бодож байгаа юм бэ? Саяны яг энэ одоо сошиалын кейс дээр яг ингээд дараагийн үр дагавар надад амар сонирн байсан. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүдийн тэр бичлэгээс илүүгээр нийгмийн томчууд бидний гаргаж байгаа реакц надад хамгийн сонирхолтой байсан. За тэр буруутгал байсан тий. Дараагийнх нь юу байсан гэсэн чинь таалагддаг хүүхэд гэдэг кейс гарч ирж байгаа байхгүй. Тэр нь яас ихээр одоо ерөөсө нүрийг бодуулахаа боль хувцын тэг, инг, 20 морь гэх ингээл тий. Тэр хүүхдийг ингээ ерөн эцэгчүүд ингээ харахаар ерөн хүүхдээ амар өөртөө таалагдуулах айгу дуртай байдаг. Бидний үеч гэсэн тэгдэг байсан тий. Ингээ хүүхдээрээ магтдаг тий. Манай хүүхд ийм гоё, муунда гэл магтаал байдаг тий. Тэгээ яг тэгэж хүүхдээ ингээд өөртөө таалагддаг хүүхдийг бий болгоод байдаг. Гэтэл нөгөө хүүхдээ чинь нөгөө өөрийн гэсэн ертөнцийг нь бүр ингээд дараал. Тэгээд яг нөгөө би ч өөрөө бас нөгөө өсвөрнсний хүүхдтэй болохоор яг тэр яг сэтгэл зүйг ингээд айгүйх ном зам уншнаа. Юмхандаа хичээнэ. Тэгсэн чинь сайн нэг ном дээр ингэж гарч байгаа байхгүй юу? Хүүхдийг ингээд эцэг их хэрвээ плетик байх юм бол би ингээд яг тэр утга нь арай өөрөөсөн гэхдээ ингээд жишг юм бол плетик байгаад хүүхдийн ингээд сэтгэл зүйг ингээд доороос нь ингээд буцалгаал байна. Энэ нь болохоор айгүй юм токсик. Тэгээ хүүхдээ ингээд байнга шүмжилдэг, хинч биш. Одоо чи одоо чухал биш гэдгээр ингээд шүмжлээд ах юм бол тэр хүүхэд ингээд буцлаад данхны нөгөө нэг цоргоороо ингээд халуусаа гойжуулд юм байна. Тэр гойжуулж байгаа процесс нь бусдыг дээрлэж байгаа, өөрөөсөө сул дорой хүмүүсийг өвтгөж байгаа байдал. Тэгжиж яаж юм гэхээр нөгөө хүүхэд чинь өөрийнхөө сэтгэл зүйг баг зэгэр гэд жоохон тайвшруулад байгаа юм байна л та. Тэрийг би сонсчоод тэгвэл энэ асуудал үүсгэж байгаа хүүхдүүд дотроо бүр энэ хэмжээний бас л өвдөлтийг мэдэрсэн явж байгаа хүүхдүүд юм байна штэ гэж нэг талаасаа бас бодсон. Тэгэхээр нэг талаасаа тэр одоо асуудал үүсгэж байгаа хүүхдүүдийг ойлгож тэднэрт яг юу хэрэгтэй байгааг нь одоо улсаас ер нь юу хийсэн байгаа юм бол гэдэг би амар ер нь бол мэдхийг хүссэн. Тэр хүүхдүүдэд ямар одоо эхний байдлын сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн юм бол тэр хүүхдүүдэд тий. Нөгөө талаасаа тэр олон мянган одоо монголчууд бид нар бүгдээрээ яана миний хүүхдийг тэрд яг дээрлэх гээд байна гэл нөгөө нэг амар хөгжин сэтгүүсээ хийхээсээ өмнө яг түүний сая солонгойгчийн ярьдгаар хэн нэгэн чамааг ирээд дээрлэх үед өөрийгөө хамгаалах чадвар сэтгэл зүйн би энийг хүртэх ёсгүй. Би үнээс сайныг хүртэх ёстой гэдэг сэтгүүг нь яагаад бид нар өөрсдөө бас өгөөгүй байгаа. Тийм биз дээ. Гэдэг зүйлийг дэвшүүлмээр байна. За нэвтрүүлэг өндөрлөхөд 5 хүрэхгүй минут үлдсэн байна. Тэгээ өнөөдөр бид хамтдаа бидний ярилцж байгаа сэдв болвол бид юуг анзааралгүй үлдээсэн бэ гэдэг зүйлийн тухай яг гол зүйлийнхээ яриаг дөнгөцсөн яриад өнгөрлөө гэж ойлгож байна. За тэгвэл ер нь одоо нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө нэгэнд дээрлэхтийн тухай ярьсан юм чинь өсвөр насны хүүхдэд дээрлэхтэнд өртөөд байгаа одоо шинж тэмдэг ямар байдлаар илэрх боломжтой юм бол гэдгийн талаар яриагаа чиглүүлье гэж бодож байна.
За хүүхдийн хувьд болохоор одоо эхлээд бол мэдээж өөрийнхөө хувьд мэдээж таньж мэдээд тэгээд хэцүү байгаагаа бол ямар нэгэн байдлаар илэрхийлдэг. За илэрхийлээд харин сонсогдохгүй, хүлээн авахдаггүй эцэг эхийн хувьд тэрүүн дээр нь за нэрээ юу вэ? Давтамжтай орж иж байгаа. Ерөн хүүхэд бол тодорхой хэмжээгээр нэлээд сайн хэлдэг. Тэгээ хэлээд эцэг их бол ердөөсөө тоохгүй болоод эхлэхээр яг тэрүүндээ бол бүр зүгээр өөрөө болоод одоо шууд нөгөө гол хүлээж авах хүмүүс нь хүлээж авахгүй байгаа юм чи хүүхэд тэр чигээрээ өөрийгөө одоо хаях. Тэгээ тэр зүйл дээр бүр ингээд нөгөө нэг одоо өөрийгөө байлгах байдал руу очичоод идэг гэсэн. Нөгөө талаасаа мэдээж нөгөө амьд үлдэх инстинкт хүн болгонд явагддаг учраас тэр бол тодорхой хэмжээгээр явагдаж байгаа гэсэн яхаа мэдхгүй. Тэрнээсээ болоод одоо ерөнхийдөө бол яг сэтгцийн эрүүл мэндийн одоо нөгөө юуны хурал болж исэн тийм ээ. Тийм уулзалтаар яаж төсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт бол нэлээд өндөр гарч иж исэн. Тэгээ энийг юу хэлэх гээд байна гэхээр хүүхэд эцэстээ бол хилээд нэг аргаа бараад ердөөс өөрөө яахгүй учраас ямар нэгэн байдлаар нэг амьд үлдэх инстинктийнхаа хүрээнд бол амиа хорлохоос өөр аргагүй гэдэг рүү очисон тохиолдол ч бас байдаг гэсэн. Тэрийг шийдэл гэж харсан тийм. Шийдэл гэж харж байгаа. Энэ бол гарцаагүй одоо өөрийнх нь хувьд хамгийн одоо өөр туслах хүн байхгүй, хинж байхгүй, ерөнхийдөө найдвар байхгүй гэдгээр хамгийн одоо өөрийгөө байнга энэ дотор байна гэдэг чинь тэрнээс илүү байхгүй болсон гэдгээр юм ийм шийдэл гарчаа. Тэгэхээр эцэг их бол нэр үнэхээр сонсож байгаа бол энийг бас өөрсөндөө анхаарах хэрэгтэй гэдэг хэлмээр байна гэсэн. За өртөж байгаа хүүхдүүдийн хувьд бол ингээ илэрхийлдэг, аль болохоор өөртөө хувьд оролддог. За нөгөө талаасаа бол сургуульд явах итгэхгүй байдал ингээс амар сайн харагдана. За би хичээлдээ явмааргүй байна. Би үнэхээр тэнд баймаар байна. Надаа хэцүү байгаад байна гэдгийг бол тодорхой хэмжээгээр үйлдэл эднэрээр одоо хичээлээ таслах ч юм уу шалтгаанууд гараад байдаг. За хичээл тасалж байгаа шалтгаанугаас хоёр талтай байдаг. Эсвэл дээрлэхэд өртөж байгаа, эсвэл хичээл ойлгохгүй байгаа гэдэг хоёр л зүйл байгаа. Тэрнээс өөр шалтгаанаар хүүхэд бол ерийн таслах нь харьцангуй бага байгаа гэсэн. За тэгээд тиймэрхүү хамгийн чухал хэв шинжүүдийг бол энэ зүйл хэлмээр байна гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол одоо нэг хоол идэхгүй байх, бодолд ороо суух, тэгэл ердөөсөө нуугдахыг хүсэх, ердөөсөө өрөөнөөсөө гарахгүй байх гэх мэтлэн иймэрхүү зангуулууд бол тодорхой хэмжээний яг сэтгэл готролтой төстэй эдийжсэн бас яг одоо нөгөөсөө юунд өртөж байгаа хүүхдүүдийн хувьд гарах боломжтой хэв шинжүүдээ гэсэн. Дээрлэж байгаа хүүхдүүдийн хувьд бол ерөнхийдөө жоохон хэцүү байдаг. Яг л эдгээр чинь бол бүх юм сайн байгаа, гайгүй байгаа, болоод байгаа гэдэг зүйл харагдах учраас тэгтээ бид нар бол яг ийм үедээ болж өгвөл хүүхдүүдийнхээ одоо нөгөө нээлттэй айгүй сайн мэдээллийг авч авах түрүүний хэлснээр те одоо хүүхдийнхээ хинтээ найзалж байгаа, юу хийж байгаа, ямар юм зуртай юм, юу одоо сонирхож байгаа, найзууд нь хэм байгаа, хизээ юу хийж яаж найзалж байна. Ингээ хүүхэд бол нөгөө хүүхдэрээ бас байдаг. Тэгэхээр хүүхэд ярих үедээ ийм байна, тийм байна гэд ингээ ярих, мэдээлэл хуваалцах. За тэгтээ энэ бол үнэхээр нөө итгэлцлийн хэмжээнд л явагдана. Хэрэв хүүхэд одоо өөрийг нь тандж байгаа ч юм уу, за яах гэж байгаа гэдэг юмыг харах юм бол хизээж хуваалцахгүй. Ганцхан итгэл авцсан байгаа. Үнэхээр эн чинь багаас суудсан байгаа итгэлцлийн хэмжээнд дээр л хуваалцсан. Тэгэхгүй бол хуваалцах. Тэгэхээр энэ байдлаар бол бид нар бол ерөнхийдөө бол нөгөө хохирогч хүүхэд бол анзаарагдаад байдаг. Харин дээрлэж байгаа хүүхдүүдийн хувьд бол ерэн бүх юм окей байгаагаар харагддаг учраас жоохон хэцүү байгаад байдаг. Тэгээд эргээгээд нөгөө хүүхдүүд ялангуяа энэ дээр бол хамгийн сайн одоо нөгөө нэг бидний хувьд ч гэсэн дээрлэлтэнд хүрчиж байгаа үед бол ажиглагч хүүхдүүд, ажиглагч байр суурьтай байгаа хүүхдүүд айгүй сайн мэдээлэл өгч чадах юм бол тэн дээр нөгөө зүгээр хараад зогсож байгаа хүүхдүүд л тэн дээр тэр хүүхдүүдийг айгүй сайн итгэжүүлж одоо тэр хүүхдүүдэд ажиллаж чаддаг байх юм бол энэ чинээс мэдээллийг айгүй сайн авах боломжтой гэсэн. Тийм. Бид нар одоо нөгөө bystander гэж хэлээд байдаг тийм. Нөгөө ажиглагч тэр бүх процессыг харж байгаа дээрлэхэл дөрнөөд шудраг бус үйл явдал болоод тэр өртөөд байгаа хүүхдэд хэцүү байгаа гэдгийг мэдж байгаа хэрнээ ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй болсон байдал. Энэ бас айгуу тустай. Тийм. Ямар нэгэн үйл хөдлөл хийх нь хинт хэрэгтэй юм бэ гэж баг асуух хэмжээний одоо дундаагийнхтай ярилцж яхад тийм зүйл хүртэл гарч ирдэг шүү. Тэгэхээр яг тэр ажиглагч хүүхдүүдийн ажиллагааг нэмэгдүүлэх гэдэг бол айгүй чухал зүйл. Тийм. Эцэг эхчүүдийн хувьдсан бас энэ дээр бол нөгөө хүүхэд хэрэг хуваалцаад манай ангийн хүүхэд тэрийг ингэж байгаа. Тэгээд гингүүд эцэг эхчүүд энэ дээр ямар хариу үлдэг бити тоо гэдэг хариу өөрөө өгөөд байдаг гэсэн. Эргээгээд энэ маань бас нөгөө нэг
одоо хүүхдүүдийн хувьд итгэхгүй байдал руу очиод бас нэлээд нөлөөтэй. Одоо бид нар нэг анзааралгүй өнгөрөөд байгаа зүйлүүд бид нар бас өөрсдөө эцэг эхчүүд энэ дээр ямархуу оролцоотой байх вэ гэдэг одоо тонгоон бодож зөв шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Тийм зүйл болж ивэл бид нар одоо яг юу болж байгаа багштайгаа одоо ярих ч юм уу, хэлэх ч юм уу, эцэг их бид нар ч гэсэн оролцоогоо нэмэгдүүлвэл сайн байгаа гэсэн үг. Тэлгүй яах вэ? За тэгэхэд маш том сэдвийг зөвхөн яг бид нарыг сүүлийн үед тохиолдсон жишээн дээр одоо ярих оролцоогыг буюу би эцэг эхчүүд, сонсогч ер нь хинч байлаа гэсэн бид нар хин нэгэнд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Харин бид нар юуг анзааралгүйгээр тий үлдээсэн байгаа юм бэ? Би сүүлд хизээ ярилцсан бэ? Би сүүлд хизээ асуулт асуусан юм? Би сүүлд хизээ анхаарлаа хандуулсан тий? Би хизээ жинхэнэ цаг зав гаргасан билээ гэдэг яг юуг анзааралгүй үлдээчвэ гэдэг зүйлийг яг өөрөөсөө асуугаасаа гэж хүсэж байна. За амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Өнөөдөр бидэнтэй хамт ярилцсан Амин хүүхэд төрийн бас байгууллагын хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч Солонгуулан ээж мөнх цэцэг байлаа. Маш их баярлалаа. За үргэлжлүүлэн гэр бүлийн радио мэдээлэл нэвтрүүлгүүдтэй та хамтдаа байх боломжтой. Эх 7 хоногийн 5 гарагт уулзтлаа. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.